winning has always been in his DNA. I got loyalty, got royalty inside my DNA. Cocaine for the peace, got war and peace inside my DNA. I got power, poison, pain, and joy inside my DNA. I got hustle, though, ambition, flow inside my DNA. Формула 1 бол дэлхийд дээр хамгийн сэтгэл хөдлөмж спорт өгөөд хурд, ур чадвар, нэр хүндээ оргилно. Энэ спортод дэлхийн шилдэг жолооч нар болон шилдэг машин үйлдвэрлэгчид өрсөлдөж, түүхэнд байгаагүйгээр технологийн хувьд хамгийн дэвшилтэд машинуудыг бүтээдэг. Энэ бол зүгээр нэг машины уралдаан биш ээ. Энэ бол сансрын хөтөлбөр. Гэхдээ газар дээрх. Энэ удаад хамтдаа Формула 1-ийн талаар илүү их зүйлийг олж мэдхийг хичээцгээе. Эхлээд сүм дардамлууг дараад бичлэгээ орцгоё. Энэ бол цагт 320 км-с дээш хурдтай автомашин уралдаан. Дэлхийн хотуудад өрнөдөг Миамигийн Гран При, Бахрейн Гран При, мөн Монакод гэх мэт алдартай уралдаанчид Даниэл Рикардо, Льюис Хамилтон, Макс Верстаппен. Үүний ард хэдэн зуун хүнтэй багууд бий. Бараг сансрын хөлөгтөд дүүцгэж ухаалаг уралдааны машинууд. Ийм үнэтэй тул нэг дүрэн гарсан. Багууд жилд 140 сая доллараас илүү зарцуулж болохгүй. Тэгээд энэ үхэн улам томорсоор. Жишээ нь Майамид шинэ террас барихад 40 сая доллар зарцуулсан. 3 өдөрт бараг 250 мянган хүн оролцдог. Өдөр бүр Супер Боул үзэгчдийн тоотод тэнцсэн. За юуны өмнө би яагаад F1 дуртай вэ? Гаднаас харах зүгээр л машин урлаа. Гэхдээ энэ бас дэлхийн хамгийн өндөр түвшний технологи өрсөлдөв. Бараг л шинжлэх ухааны үзэсгэлэн гэж хэлж болно. Хамгийн энгийн түвшинд л F1 бол дэлхийд даяар бүтэн жилийн туршид явагддаг. Уралдаануудын цуврал, энгийн хөдөлгөөртэй төмөр хоолоос эхлээд өнөөдөр нь аэродинамикын гайхамшиг болсон дэлхийн хамгийн дэвшилт материалаар бүтээгдсэн машинууд хүртэл хөгжсөн баялаг түүхтэй. Намайг хамгийн их татсан зүйл бол F1-д нэгэн зэрэг 2 аврах шалгуулалт явагддаг. Жолоочийн аврах шалгуулалт ба багийн аврах шалгуулалт. Уралдаан бүрд жолоочд байрлалаар оноо авдаг, мөн машины ард байгаа инженерийн магуудч оноо цуглуулдаг. Тэгэхээр уралдаан бүрд амжилт үзүүлэн жилийн эцэст аврагуулахын тулд баг бүр тасралтгүй шинжилэл хийдэг. Бусад спортчид стандарт тоног төхөөрөмж байхгүй. Харин F1-д та уралдаан болгоны хооронд машинаа сайжруулах ёстой. Багууд сая долларыг секундын 10.101-ийг хочхууц дэвшил гаргахад зарцуулдаг. Инженерчлэл ба туршилтын тэр төвшин үнэхээр гайхамшигтай. Нөгөө талаас энэ уралдаан ганцаарчилсан өрсөлдөөн мэт харагдах боловч яг үүндээ F1 бол багийн спорт. Одоогоор 10 баг тус бүр 2 нисгчтэйгээр Гран При гэж нэрлэгдэх уралдааны амралтын өдрүүдэд өрсөлддөг. Дэлгэцэн ард механикчид, инженерүүд, стратегчид багийн нисгчтэй дэмжин машинаас хамгийн их үүсгэл гаргахын төлөө ажилладаг. F1 бусад автоспортуудын ялгаа юу вэ? NASCAR битүү кабин дугуй хэлбэрийн тойрог зам. IndyCar F1-т төстэй нээлттэй кабин нэрийн зам. Гэхдээ гол ялгаа нь IndyCar бүх баг нэг төрлийн явах хэдэн хэрэгэлдэг. Харин F1-д баг бүр өөрийн машиныг бүтээдэг, хөгжүүлдэг. Иймээс өрсөлдөөн зөвхөн уралдаанаас инженерчлэлээр өрнөдөг. Дүрм журам. Мэдээж дүрм бий. FIA буюу F1-ийг нь удирдах байгууллага нь аюулгүй байдал, шударга ёс, инновацийг тэмдэглүүлсэн дүрмийг тогтоодог. Жишээ нь жолооч бүр уралдааны явцад дор хаяж 2 өөр төрлийн дугуй хэрэглэх ёстой. Өөр нэг нь бүх машин хоолой хэмээх төмрөөр бэхжүүлсэн хамгаалтын цагираг байх ёстой. Энэ нь жолоочийн толгойг хамгаалдаг. 2018 онд нэвтрүүлснээс хойш жолоочийн амнасыг аварч чадсан. Сонирхолтой байранд дуртахад бүх F1 машины доод талдаа модон автан хадааст. Тэгэд энэ зам дээр шүргэлтвэл ийм оч өсөрч харагддаг. Хэрвээ энэ уралдааны явцад хит их илэгдчихвэл машин хит нам болж дүрм зөрчсөн хэмээн хасагддаг. Уралдааны өдөр эхлэхэд 5 гэрэл нэг нэгээрээ асаж бүгд унтармагц уралдаа эхэлнэ. Нисгэгчид 305 км орчим зай эсвэл 2 цагийн хугацаанд хамгийн түрүүнд тогноо чухамд хүрэхийн тулд машинаа дээд хурдаар барьдаг. Шууд чухамын хорд 370 км/цагт хүрч 5G-ийн булангийн эргэлтийн хүчийг тэсвэрлэх хэрэгтэй болдог. Энэ даралтын хүч сансрын хөлгийг
хөөрөлттэй адил мэдрэмжийг жолоочд өгдөг. Энгийн хүний үзүүл хуг. Хурд бол нэг зүйл. Харин өрсөлдөгчөө гүйц төрүүлэх нь бас чухал. F1 урлаа нь урт бөгөөд жижигхэн анхаарал сарнихад л өрсөлдөгчдөө гүйц төрүүлэх боломж олгож болно. Слип стрим буюу машины араас дагах үед үүссэн арай бага агаараа эсрүүцлийн ачаар өрсөлдөгчөө гүйц төрүүлэх боломжийг хэлнэ. Энэ гайхамшигтай өрсөлдөөн. Толдооны бий болгож сүүлчийн мөч хүртэл тэмцэлдүүлдэг. Бүх нисгчд ядаж нэг удаа дугуй солихоор pit box буюу гараасаа зогсох ёстой. Энэ ажлыг pit stop гэж нэрлэдэг бөгөөд шилдэг багууд өнөг 2 секундэд маш хурдан хийж чаддаг. Дугуйн төрөл бүр нь өөр үргэлжлэх хугацаа болно хурдтай байдаг. Багууд стратегид аль дугуй илүү тохирохыг шийддэг. Энэ уралдааны явц дахь өрсөлдөөн pit stop-ын стратегийг хослуулж үзэгчдийг сүүлчийн мөч хүртэл тогтлуулдаг. Мөн тухайн уралдаан болж буй үед цаг агаарын байдал ямар байгаагаас мөн хэдэн үед нь аль дугуйг солих вэ гэдгийгч дэлгэцийн цаана маш олон хүн тооцоолон суудаг. Туг буусны дараа эхний 3 баяр эзэлсэн тамирчдыг тавцсан дээр гаргаж сумыг гардуулна алдартай баярын ёслуулдаг. Гран-при төрөлхөд 25 оноо. Удаах байруудад оноо дараах байдлаар буурдаг. Нисгчид шууд мөнгө шиг лавдаггүй ч багууд нь жилийн эцсийн оноогоор санхүүжилт авдаг. Зөвхөн нэг байр ахад л дараа жилийн машины гүйцэтгэлийг сайжруулах их хэмжээний хөрөнгө оруулалт болдог. Жилийн төгсгөлд хамгийн олон оноотой тамирчин болно багт аваргын цумаг ардуулж тэдний нэрийг 1950 оноос ихтэй F1-ийн түүхэнд мөнхлөн үлдээдэг. Сүүлийн жилүүдэд аль жолоочд болон багууд аварга улсыг эндээс харж болно. Дэлхийн хамгийн шилдэг технологийн өрсөлдөөн. Багууд маш нууцлаг. Гэхдээ шийдэл амжилттай болвол эцэстээ бүгд тулгуурладаг. Тиймээс бүх машинд аэродинамикын далууч KERS кинетик энерги сэргэх систем, DRS агаараа эсрүүцлийг бууруулах систем байдаг. F1 машиныг та доош харсан онгоцтой зүүрлэж болно. Онгоц далавчаараа дээш өргөгддөг бол F1 машин далууч газарт дардаг. Энэ хурд нэмхэн тогтвортой байдлыг хангадаг. Олон жилийн турш инженерүүд арын хөдөлгөөр, монокон кузов, аэродинамик, педал, шифтер зэрэг шинэлэг зүйлийг нэвтрүүлж өнөөг нь F1 машинуудыг цагт 320 км хүрч эргэлт болон тооромслох үед 5-аас 6G хүртэл даралт мэдрүүлэх машин болгосон. Тиймээс л F1-ийг автоспортын оргил гэж нэрлэдэг. Баг болгоны жолооны хүрт хүртэл өөр байдаг ба жолоочд энэ олон товч руу харалгүйгээр цээжээр хэрэгтэй зүйлсээ зөв цагт нь дарж ашигладаг. Цаашлбал нэг багийг ажилуулахад жилдээ 95 саяас 425 сая доллар зарцуулдаг. 2021 оноос хойш багуудын төсвийг 140 сая доллараар хязгаарласан. Ихэнх баг ашиг баг гаргадаг. Ferrari хүртэл манай брендийн нэр хүнд F1-ийн амжилтаас хамаарна. Энэ бол маркетингийн гол стратеги гэж хэлдэг. Товчхондоо F1 бол сурталчилгаа юм. F1 ашигтай юу үгүй юу? Зарим хүмүүсийн бодлоор энэ бол хит төрөлгөн. Гэхдээ F1 бол асар том шинжлэх ухааны туршилт. Хайбрид хөдөлгөөр 50% дулаан нуур ашигтай. Энгийн машин бол 20-30% байдаг. Мэдрэгчийн систем өөр салбарт хөгжлийг урагшуулсан. Аюулгүй технологи, нүүр сүрэгчийн яв хэдэн, хаалаа хамгаалалт амь аварсан. F1 шинэ технологи бүтээхээс гадна одоо байгаа бүхнийг туйл хүртэл шахаж дараа нь энгийн эргэлээнд нэвтрүүлдэг. Уралдааны 7 хоног. F1-ийн гран-при бол олон өдрийн арга хэмжээ. Бэлтгэл, урдчилсан шалгаруул, дараа нь уралдаан. Бэлтгэлийн өдөр жолоочд болон багууд маань машины тохиргоо, тэнцвэр, дугуйгаа туршин замаар давхидаг. Урдчилсан шалгаруулалт буюу хасагдах шатны тэмцээнээр гараанд байрлалыг тогтооно. Хамгийн хурдан тойрог пол позишн авна. Энэ өдөр сайн уралдаад урдуур байр эзэлбэл уралдааны өдөр урдаас эхэлж тэр чигээр нь төрүүлэх магадлал нэмэгддэг л гэсэн үг. Уралдааны өдөр ойролцоогоор 90 минутад нийт 300 км орчим загтуулна. Pit stop-ын стратеги чухал. Дугуйг 2-4 секундэд сольж зөөлөн хурдан илэгдэх дугуй ба хатаа ботогх дугуйн сонголтыг тэнцвэржүүлнэ. Зарим уралдааны амралтын өдрүүдэд F1 спринт уралдаанд багтдаг. Энэ нь
үндсэн Гран Пригийн өмнөх богино уралдаан бөгөөд үндсэн зайн 3-1-ээр явагдана. Үүний үр дүнд зөвхөн гарааны байрлалыг тогтоохоос гадна эхний 8-д орсон тамирчдад оноо өгдөг. Энэ бол 300 км цагийн хурдтайгаар тоглогдож буй шатрын тоглоомтой адил. Тэдний баримталж буй стратеги нь уралдаанд ялалт эсвэл ялагдал авч ирдэг. Формула 1 ба дэлхий. Формула 1 бол зүгээр нэг уралдаан биш. Дэлхийд нөлөөлдөг. Нүүрс төршин шилэн материал, pedal shifter, DRS зэрэг инновацууд энгийн автомашинд хүртэл нэвтэрсэн. Уралдаан зохион байгуулах нь хотыг бүхэлд нь өөрчилж чаддаг. Бараг Олимпиас тутахгүй. Харин компаниудын хувьд Формула 1-д өрсөлдөх нь хамгийн том маркетинг мэдэгдэл, инновац, хурд, инженерчлийн төгс шийдэл. Формула 1 бол өргөж автоспортыг төлөөлсөн оргил байсаар ирсэн. Дэлхийн хамгийн үр ашигтай хайбрид хөтөлбөрийг бүтээж тун удахгүй 100% тогтвортой түлшээр ажиллуулахаар бэлтгэж буй Формула 1 бол ирээдүйн автотехнологи манлайлагч юм. Зам дээр энэ спорт домогт баатрууд, өрсөлдөө, шүтээнүүдийг төрүүлж ирсэн. Үргэлж шинжлэгдэж сайжирсаар ирсэн нь тэр ганцхан секундын 1001-ийг очихоор хөөж бух хэрэгэ. Үнэн дээр Формула 1 шиг спорт гэж үгүй. Формула 1-ийн ирээдүй цахилгаан автомашинд байна. Тэгэхээр Формула 1 илүү цахилгаанчих ёстой юу? Үгүй бол ач холбогдол алдахгүй. Ямар тач одоогийн байдлаар Формула 1-с зарсан нэгэн зорилт нь 2030 он гэхэд карбон зеро бөгөөд үүнийг биелүүлэх нь бол нарны гэрлээр усыг ус төрөгч болон хүчил төрөгч болгон задлж дараа нь агаарт CO2 буюу нүүрс төршийн давхар эслийг барьж сая гарган авсан ус төрөгчөд нэгтгэх нь бензин гарган авах юм аа. Үүнийг синтетик түлш гэж нэрлэхгүйч синтетик аргаар гарган авсан хамгийн энгийн түлшгээд байгаа. Ийм болохоор тэд одоо байгаа хөдөлгөөрөө өөрчлөх шаардлагагүй гэж байгаа. Төгсгөлд нь та бүхэн автоспортын талаар уран зургагч магадгүй дараах хинэнүүдийг санал болгож байна. Формула 1-ийн өнөөдрийн технологи өндөр хөгжил дэвшил мэдээж өрсөлдөөнөөс үүдэн гарч ирсэн. Энд ажиллаж буй бүхий л гайхамшигтай инженерүүд хүүхэд байхасаа л эхлээд яагаад хэрхэн ажилдаг юм бол хэмээн асууж явсаар механик инженерчлийн гайхамшигыг бүтээжээ. Хүүхдүүдийн энэ яагаад гэдэг мөнхийн асуултад томчууд ихэвчлэн улс ууртаа хариулж чаддаггүй. Хариулж чадахгүй болохоор хүүхдүүдэд төгшөөж тэднийхээ урмыг хугалж эхэлдэг. Том хүмүүр хүүхдийн асуултанд бүгдэд нь заавал хариулж чаддаг байх алавгүй. Харин хариулж чадахгүй байгаа гэдэг үнээр нь хүлээн зөвшөөрөөд түүнд хариулт өгч чадах мэргэжлийн хүмүүс багш нартай холбоо нөхөх эсвэл хариулт өгөхөөс ном сурах үчих авч өгөх нь чухал байдаг. Яг таны хэрэгцээнд зориулж яагаад ийм юм бэ нэртэй шинжлэх ухааны хэлбэржүүлсэн эдлийн төврийн 1-р дэвтрийг бүх насныхын зориулн тухайлбал танаа гэр бүлийн хэрэгцээнд таны гэрийн ширнээ ном болгоно өргөн барьж байна. Шинжлэх ухааны хэлбэржүүлсэн нийтлийг маань гэр бүлээрээ шимтэн үздэг. 7 хоног бүр сонид цангаа эрдэм эдгээр услаж буй хөндөд үзэгчтэй маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй тууштай гэхэд та бүхэн сэтгэгдэл, лайк, шеэр, сабскрайб болгоно чухал шүү.
Хэрвээ контентууд таалагдвал сэтгэлээ харамгуйлтайгээрэй. Энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хувь оруулахыг хүсвэл миний доорх танс руу хандив өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцгаая.